За мөнгө санхүү баялагын талаар Библиэд бол бичиж тэмдэглэл үлдээсэн гэдэг нь бол ойлгомжтой шүү дээ, тийм үү? Библиэлд дээр мөнгө санхүүгийн талаар 2000 гаруй ишлэл байгаа. 2000 гаруй ишлэл байгаа. Тэр болгон ишлэл болгон бүгднгийн хуваалцах боломжгүй учраас тэр 2000 гаруй Библиэлд өгүүлж байгаа мөнгө, эд баялаг, санхүүгийн талаар өгүүлж байгаа ишлэлээс хамгийн ойлгомжтой, тавж тодорхой өгүүлж байгаа хэсгүүдийг сонгон аваад өнөөдрийн энэхүү Библи судлалыг бэлдсэн байна. За тэгэхээр мөнгө, эд баялагын талаар хамгийн түрүүний ойлголт бол мөнгө, эд баялаг, тэрхүү мөнгө, эд баялагыг өгж байгаа нэгэн бол Бурхан юм а гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. За эхнээс нь явна. Дуулал 24:1-ийг хамт уншийе. Дуулал 24:1-3 газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнийг оршигч бүгд эзнийх юм а. За тэгэхээр юуны түрүүнд дэлхий дээр оршиж байгаа бүхэн эзнийх юм а гэдгийг бид хамгийн түрүүнд суур хандлага маань байх хэрэгтэй юм байна. Олон хүмүүс мөнгийг сайн муу олж байгаагаараа мөнгө минийх, чинийх гэж үздэг бол хамгийн түрүүний хандлага бол дэлхий бүх юм эзнийх юм а гэдэг. За Хаггай 2:8-ыг харуул бүр илүү ойлгоно. Хаггай 2:8-3 мөнгө минийх, аалт минийх гэж төг төмдөө эзэн тунгалж байна. Маш тодорхой. Энэ дэлхий дээр байгаа бүх мөнгө Бурханых, бүх алт Бурханых юм аа. За, 1-р Самуэль ном 2:7-ыг харуул. 1-р Самуэль ном 2:7 дээр үгээрүүлдэг. Унших. Үгээрүүлдэг, бас баяжуулдаг нь эзэн, дордуулдаг бас дээрдүүлдэг нь тэр юм аа. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа бүх зүйл эзэн Бурханых. Мөнгө, алт бас эзэн Бурханых. Тэр мөнгөө өгөж баяжуулах уу? Авч өгөөрүүлэх үү гэдэг маань бас эзэн Бурханых юм байна. Тэгэхээр Христ гэж бидний хувьд Библиэд судалж байгаа бидний хувьд суур хандлага маань ийм байх ёстой маа гэсэн үг юм байна. Тэгэхээр мөнгө их олох хүсэж байгаа учраас мөнгө бас олдож байгаа биш. Олохыг хүсэхгүй байгаа болохоор бас олдохгүй байгаа ч юм биш болж таарна гэсэн утгатай юм байна шүү дээ. Тэгвэр хандлага ойлгож байна тийм үү? За тэгэхээр Библиэд үг хэлдэг гэхээр чамд байгаа мөнгө чинийх биш. Чамд байгаа эд баялаг бас чинийх биш. Чамд байгаа юм бүхэн чинь чиний эзэн Бурханых юм шүү гэж бидэнд зааж өгдөг гэсэн утгатай байна. За энэ бол суур ойлголт юм байна. Санал нэг байна уу? Нэг байгаа. За. Тэгэхээр эд баялаг, мөнгө, эд баялаг санхүүгийн тухайд бидний суур хандлага ямар байх тал дээр Библиэд хэд хэдэн зүйл хэлж өгсөн байна. Суур хандлага. За, мөнгө, эд баялаг, санхүү дээр бидний суур хандлага. За, Филиппо ном 4:11-аас 12-ыг хамт уншийе. Филиппо 4:11-аас 12 дээр би үүнийг дутгасны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би гачхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч альва нөхцөл байдалд цадгалан болон өсөглөн байх, элбэг байх дутагдхийн аль альзын нууцад би суралцсан. Намайг хүчрхэгжүүлэгч дүүгээр би бүгдийг хийж чаднаа. Амен. Тэгэхээр нэгдүгээрх нь бидний суур хандлага бол бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад суралцах ёстой юм а гэсэн юм байна. Бидэнд хідэн төгрөг байна, ямар эд баялаг байна, ямар санхүү байна тэр зүйлдээ сэтгэл хангалуун байдал суралцаарай. Паул үүнийг сурсан байгаа даа. Юм Еврей ном 13-аас шинэ тухай хэлсэн байгаа даа. Тэгэхээр энэ зүйл сурдаг зүйл байгаа даа байхгүй юу? Сурдаг зүйл. Байгаад сэтгэл хангалуун байхад суралцдаг зүйл юм байна. Анханасаа мундаг итгэлтэй байлаа гэд байгаа сэтгэл хангалуун болчдөг биш байгаа даа. Энэ бол ядцтай суралцдаг зүйл учраас Паул би сурсан юм аа. Энэ хүч хаанаас ирдэг вэ гэхээр Бурханаас бизнес ирсэн юм аа гэж хэлж байна гэсэн юм байна. Мөн үү? Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад сурна гэдэг бол суур хандлага юм байна. За манай хэр суралцж чинь гайгүй юу? Хичээж л байна тийм үү. Тэгээ суралцаад явж байгаа чинь нэг фэйсбүүкээр гарч байгаа бичлэг үзээд юу илээ гэж бодож эхэлж байгаа тийм. Техникийн үйл явцад баян суралцах хэрэгтэй үйл явц байгаа. За Матай ном 6-гийн 31-ээс 33 дээр Матай 6-гийн 31-ээс 33 дээр тиймээс юу идэх вүлээ, юу уух вүлээ, эсвэл юу өмсөх вүлээ гэж санаа бүү зов. Харин энэ бүх зүйлийг чармаан хайдаг билээ. Харин ирлээ Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэй мэддэг юм. Гагцхүү иглээд Бурхнын хаанчлал ба зөв байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх
болно. Амен. Хоёр дахь суурь хандлага нь юу вэ гэхээр харихны адил юу идэх, юу уух, юу өмсөх зүйлийг амьдралынхаа гол зорилт болгож болохгүй шүү юм байна. Суурь хандлага хоёр дахь гол суурь хандлага. Бидэрч бидний амьдрал юу идэх, юу уух, юу өмсөх нь хэрэгтэй. Чухал зүйл мөн ч харихны адил чармаан хайдаг зүйл биш. Бидний хувьд үнэт зүйл маань юу байх ёстой вэ гэхээр Бурхны хаанчлал болон түүний өмнө зөвд байх. Бурхнаар хаанчлуулж байгаа амьдрал маань мөн Бурхны өмнө зөвд алхам маань бидний үнэт зүйл болох ёстой маа гэж Библи хэлдэг юм байна. Ойлгож байна уу? Тэгэхээр миний хувьд миний амьдралын үнэт зүйл юу юм бэ гэдэг дээр Бурхны хаанчлал болон түүний өмнө зөвд алхах зөвхт амьдрал юм аа. Тэрнээс биш юу уух, юу өмсөх, юу зөөх бол биш юм аа гэсэн. Хэрэггүй гэж яриаггүй үнэт зүйлийн тухайд эренбийн хувьд бол энэ нь түрүүнд байх ёстой шүү гэж Библи хэлдэг гэсэн утгатай юм. За, ойлгомжтой байна тест. За, гурав дахь суурь хандлага юу байх ёстой вэ гэхээр 1-р Тимот 6-гийн 17 дээр 1-р Тимот 6-гийн 17 дээр хэлж өгсөн байгаа. 3. Бие бүү тоо. Эд хөрөнгийн тодорхойгүй байдалд бүү найд. Харин биднийг баясах бүхнээр ариун хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа. 3 дахь суурь хандлага бол эд баялагд найдахгүй харин Бурханд найдна гэж. Өөрөөр хэлбэл юу гэсэн утгатай вэ гэхээр эд баялагтай болчвол миний амьдрал одоо баталгаатай болно гэж бодож болохгүй гэсэн утгатай юм. Эд баялаг мөнгө санхүү нь эд хөрөнгийн тодорхойгүй байдал гэж. Өнөөдөр байгаад маргааш байхгүй болж болно гэсэн. Өнөөдөр овоо сайхан эд хөрөнгөтэй байж болох ч нөгөөдөр хийсэн одож магадгүй гэсэн. Тиймээс бидний яг найдаж байгаа тэр найдвар миний амьдрал баталгаатай байж чаднаа гэж байгаа тэр гол үндэс бол эд баялаг биш харин эзэн Бурхан байх ёстой маа гэж хэлж байгаа гэсэн үг байна. Хандлага нь ойлгож байна уу тийм үү? Тэгэхээр эд баялаг өөрөө бидний амьдралыг тухтай баясгалтай болгож өгч гисэн амьдралын минь баталгаа найдварын тулгуур болж чадахгүй гэсэн үг байна. Тийм учраас байсгаа бүхнээр ариун хангаж Бурханд найдаарай. Тэгэхээр 3 дахь бидний хандлага яахгүйгээр эд баялагт би найдахгүй. Надад хэрэгтэй мөнч би Бурхандаа найдана. Тэр энийг бас суралцдаг зүйл шүү дээ тийм үү? Аажимдаа бид мөнгө санхүү биш Бурханд найдах нь үнэхээр хамгийн чухал юм байна гэдгийг. За, дараагийн 4-р суурь хандлага юу вэ гэхээр Матай ном 6-гийн 19-с 21 дээр байгаа. Матай 6-гийн 19-с 21 дээр. За, газар дээр өөрсдөө эд баялаг бүү хураа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэг. Хулгайж ивдэж ороод хулгаалдаг аж. Харин өөрсдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгэдэггүй. Хулгайж ивдэж ордоггүй, хулгаалдаггүй. Эд баялагч чинь хаан байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Дараагийн хандлага бол эд баялагийг өөрсдөө хураахтаа газар дээр биш тэнгэрт хураана юм. Энэ бол 4 дахь суурь хандлага юм байна. Бурхан биднийг эд баялаг хураа гэдэг байна тийм үү? Хураахтаа устж үгүй болох энэ газар дээр биш. Харин хизээч устж үгүй болдоггүй, алга болдоггүй мөнхийн усад тэнгэрт эд баялаг хураа шүү минь гэж хэлдэг байна. Тиймээс энэ бол бидний бичээсийн дагуу Бурханы хүсэл гэсэн утгатай байна. ертөнцийн хүмүүс газар дээр хурахыг зорж байгаа бол харин Библиэд хэлж байгаа хүмүүс бид нэр тэнгэрт эд баялаг хураах хэрэгтэй байна. Байнга бидний дотор эд баялаг хураахтаа тэнгэрт хураана шүү гэсэн хандлага байна гэсэн утгатай. За, эдгээр 4 хандлага бол суурь хандлага юм байна. Эхнийх нь байгаа зүйлтэй сэтгэл хангалуун байж суралцах явдал. Хоёрдугаарх нь Бурханы хаанчлал болон зөвд байдлыг үнэт зүйлээ болгох. Гуравдугаарх нь эд баялагт биш хангагч Бурханд найдах. Дөрөвдүгээрх нь газарт биш тэнгэрт эд баялагийг хураах. Тэгэхээр яаж хураах вэ гэдэг нь дараагийн асуудал болоо гэж байна. За. Энэ бол суурь хандлага. За, энэ суурь хандлагууд бидний амьдрал байна уу? Байхгүй бол байгаасаа гэж бодож байна. За, цаашаа явъя. Гэхдээ бичээс дээр нэг зүйлээс болгоомжл гэж хэлж байгаа. Юу гэхээр баяжих хүслээс болгоомжл гэж Библи хэлж байгаа. Баяжих хүсэл. Нөгөө нэг их мөнгө, эд баялаг, эрх мэдэлтэй болохоос
болгоомжлоорой. За баяжих хүслээс болгоомжлох хэд хэдэн ишлэл бий. За Матай 6-гийн 24-ийг хамт харъя. Матай 6-гийн 24. Хинч хоёр эзэнт үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүлсэн. Та нар бурхан эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй. Библи эд баялагийг ялангуяа эзэн Есүс эд баялагийг дурлахыг, эд баялагийг хайж баяжих хүсэлтэй болохыг бурхантай ижил хэмжээнд авч тавьсан байна. Тэр нэг өсний үг гэхээр эд баялагтай болно гэдэг энэ хүсэл бол хим шүтээний хэмжээнд хүрх хэмжээний үр нөлөөтэй хүчтэй байдаг гэсэн утгатай юм байна. Тиймээс эзэн та нар нэг бол эд баялагийг хайна, нэг бол эзэн бурхнаа хайна гэсэн утгатай юм байна. Тиймээс хинч хоёр зэрэг үйлчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл утга санаа нь юу гэсэн үг вэ? Эд баялагт биш харин эзэн бурхандаа үйлчлээрэ гэдгийг хэлж өгч байгаа шүү дээ. За энийг цааш нь дэлгэрүүлээд харж болно. За сургаалт өгс ном 23-ийн 4-өөс 5 дээр. Сургаалт өгс 23-ийн 4-өөс 5 дээр. За хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал ухаалаг бай. Тэр бодлосоо татгалц. Эд гэдэг нүдийг олзлогч хармагц хайлдаг. Живүүр хүртэл ургаад бүргэд мэд ниссэн тэнгэрөөд нисдэг хуурамч зүйл. Харагдаж байгаа юм. Яг тийм аа. Тэгэхээр 23 4-р эшлэг харах юм бол эд хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдвал гэсэн. Өөрөөр хэлбэл та нар эзэнд болон эд баялаг зэргүүлж чадахгүй юм утгатай байхгүй. Эд баялагтай болох нь өөрийгөө туйлдуулж байгаа хүн эзэн бурхандаа үйлчлэж чадахгүй л гэсэн утгатай байна. Харин ингэх юм бол энэ зүгээр зүйл чинь яадаг юм аа? Нисэн ододог зүйл юм аа гэж. Тэгэхээр энэ зүйлээс болгоомжлоорой гэж Библи бидэнд хэлдэг. За бүр энийг цааш нь бүр лавлруулъя. Сургаалт өгс 28:20 дээр бүр хэлж байгаа. Сургаалт өгс 28:20 дээр. Итгэлтэй хүнд ерөөл орших, харин баяжих гэж яардаг хүн шийтгэлгүй эс өнгөрөх. Баяжих хүсэж байхад тэр дундаа яарж байгаа хүн шийтгүүлнэ гэж. Тавчхан дээр ярих юм бол баяжихын тулд яарж байгаа хүн нүгэл үйлдэх болдог гэсэн үг. Тэгээд тэр нь эзэн бурхнаас тэр өөрлөж тэр шийтгэлийг хүртэхэд хүрдэг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд ийм хүмүүсийн олонтаа мэднэ дээ тийм үү? Баяжих гэж яарж дараа нь шийтгэлээ хүртэж байгаа олон хүмүүсийг та нар харж байгаа. Харин бичээс хэлэхдээ баяжих гэж яарах юм бол ийм аюултай байна гэж хэлж байна гэсэн. Цаашаа баяжихтай холбоотой 1-р Тимот 6-гийн 9-10 дээр 1-р Тимот 6-гийн 9-10 дээр харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу дадлага ба өрх зүсэн бүрийн мунх хорон хөнөөлтэй хүсэлд ундаг. Эдгээрээр хүмүүсийг өгөөрөл ба сүрэлд живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлжээ. 9-р эшлэл нутгаа хэлж байгаа юм уу? Баяжих хүсэлтэйчүүд гэж. Эдгээр уруу дадлага өрх зүсэн бүрийн мунхаг хорон хөнөөлтэй хүсэлд ундаг юм аа. Тэр мөнгөтэй байх нь буруу биш байгаа. Эд баяртай байх нь буруу биш байгаа. Харин баяжих энэ хүсэлтэй автна гэдэг нь өөрөөр хэлбэл шуналт автна гэдэг нь ийм аюултай зүйл рүү орж байна гэсэн утгатай байна. Энэ нийгэмдэр угаасаа бид тийм болж байгааг бол харж байгаа. Өдөр тутамдаа л харж байна. Итгэлийн амьдрал ч гэсэн ийм зүйл туулж байгаа, туулаад ирсэн хүмүүсийг бас харж байгаа. Ойлгож байна те? Тиймээс бид энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй байдаг юм байна гэж. За, хамгийн сүүлийнх нь Матай ном 19 дээр энэ тухай зээсэн байгаа. 3 Матай 19:23-24. Есүс шамнартаа үннээр би та нарт хэлье. Баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурхны хаанчлалаас орохоор тэмээ тэвний сүмгчээр нэвтрэх нь илүү хэлбэр. За энэ ишлэг тайлбарыг нэлээд урт бас түүх өрнөх учраас тавчхан дээр бол баяжих энэ хүсэл нь баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх юм аа гэж. Яагаад тэгэхээр эд баялагтай болоод ирэхээр эд баялагын сөрөг үр дагавар нэг чухал жишээ нь үхээр хүмүүсийг гимшүүлэхгүй болгодог байх учраас. Бурхандаа бурхангуй амьдрч чаднаа гэдэг уруудлахад хүргэдэг учраас. Эзэн
Баян хүн тэнгэрийн хаанчлал орох нь юм бэрх юм аа гэж хэлсэн байна. Яаж вэ? Бид нэр баян байсан бол өнөөдөр ингэж сууж явах байсан болов уу? За манай гана гайгүй сууж байгаа. Суужлын заваас ээж болох юм аа. Тэгэхээр Библи тодорхой нэг баяжих хүслээс болгоомжлоорой маань. Эд баялагтай болох гэж шунах нь хоёр эзэнтэй болгож байгаа хэрэг. Тэм ухаалаг биш үйлдэл, шийтгэл хүртэх үйлдэл, уруу татагдах үйлдэл, тэм тэнгэрийн хаанчлал ороход нэгэн бэрх үйлдэл юм аа гэж хэлж байна гэсэн үг байна. За ингэхээр ингэж бодож болохгүй. Мөнгө олж болохгүй байна гэж бодож болохгүй гэсэн шүү дээ. Баяжих хүсэл шунал юм аа. Тэр зүйлийг сайн ялгах хэрэгтэй юм аа. Тэгэхээр баяны талаарх хэмжүүр харилцан адилгүй учраас энэ дээр мэдээж хүн болгон өөр хэмжигдэнэ. Зарим хүмүүс энэ хүнийг баян гэж хэлнэ юм уу? Гэтэ зарим хүмүүсд баян гэдэг хэмжээ өөр. За дээр үед зургаттай айл баян байсан. Мөн үү? Одоо зургаттай айл баян уу? Үгүй биш тийм үү? Хэмжээ өөр болцсон. Дээр үед машинтай айл баян байсан. Одоо машинтай айл баян уу? Үгүй тийм үү? Тэгэхээр цаг хугацаа дагаад баяны талаар ойлголт огцом өөр болж байгаа. Тэгэхээр одоо ямар хүний баян гэж бодож байгаа бол одоо гадаадд явж байгаа хүмүүсийг жоохон баян супер машинтай хүний баян гэж хэлж магадгүй. Гэхдээ энийг хэдэн жилийн дараа хэдэн ойлголт ч гэсэн өөр бол. Тэгэхээр нэгэн пастор хэлсэн байдаг байхгүй баян байдал мөнгө баян болгодогч жаргалтай болгодог юм аа. Тэгэхээр маш тодорхой ойлголт. Мөнгө биднийг тав тухтай баян чинэрийг болгож жинхэнэ жаргалтай баяр хөөртэй амьдралыг өгөхгүй юмаа гэдгийг энэ хоёр зүйл дэндүү тустай хоёр ойлголт юмаа гэдгийг бид бишээсээр дамжуулан харна гэсэн үг байна. Мөн үү? За, цаашлаад энэ хүртэл асуух юм байна уу? Баггүй. За, цаашлаад. Тэгвэл эд баялаг мөнгө санхүү олох тухайд Библи юу гэж хэлдэг вэ? За, олох тухайд шүү заяа. За. Юуны дүнд миний хамгийн дуртай бас бодож явдаг ишлэл. Сургаалт өгс ном 39-10. Сургаалт өгс ном 39-10. 8-аас нь за. Хоосон хурамгийг худал үгийг хол байлгаач надаас. Ядуурлыгч баян тарган байдлыгч надад бүү өгөөч. Ноогдох хүмүн болох талхаар намайг тэтгэж. Эстэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж эзэн гэж хэн юм бэ гэд нэцэж буцахгүй. Эсвэл ядууран хулгай хийж Бурхныхаа нэрийг үзэрлэхгүй. Баш тодорхой сургаал. Энэ бол Соломон хааны хэлсэн үг. Соломон хааны сургаалд өгс. Соломон хаан дэлхий дээрх хамгийн баян хаан нэг байсан ч тэрээр түүний тодорхой хамгийн сүүлд бас бодож тунгааж байгаа үг бол энэ юм аа. Намайг ядуурлаас ч баян тарган байдлаас ч хамгаалаач. Ноогдох хүмүн болох талхаар намайг тэтгэж. Өөрөөр хэлбэл намайг хэд баян биш. Тэглээгээд ядуу биш байлгаж өгөөч. Миний амьдралд өнөөгийн төвшөнд ямар амьдрал надад цогцтой байна? Тэр яг цогцтой амьдралаа намайг амьдруулаач гэж хүсэж байгаа гэсэн утгатай юм аа. Тэгэхээр энэ ч гэсэн цаг үе дагаад бас хүн болгоны ажил мэргэжил амьдралаас хамаарат харилцаа адилгүй зүйл шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэрхүү ноогдох уу? Тэр цогцтой амьдралыг эзэн надад өгөөч гэж хүсэх нь мөнгө эд баялагын тухайд олох тухайд Бурхны үг юм байна. Тиймээс магадгүй та бүхний хувьд зарим нэгэн жоохон ядуу өөрөө агаад байгаа бол Бурхны ноогдох арай биш байна гэдэг. Харин зарим хувьд нь жоохон их байгаад байгаа бол Бурхан минь бусдад өгчийгээд өгчөөрэй гэсэн үг. Болж байгаа юм байна. Авахгүй биш, аваад өгөхгүй юу? Бас айж болно. Тэгэхээр энэ бол бичсэн дагуу хандлага юм байна. Ягаргүйгээр баян болж хангалттай дүүрний хүртэл эзэн гэж хэн юм бэ гэж бид өөрсдөө ч магадгүй юм аа. Та одоо бид нар чинь одоо ингэж амьдарч байгаа шиг биднэрт мөнгө хангалттай ороод ирвэл бид нэрээ ямар хүмүүс болж хувирах бол гэдэг чинь бас бодгол асуудал аа. Магадгүй бид байхгүйгээсээ болж эзэн илүү найдаж байгаа юм биш үстэй. Бас гэж бодоход ч бас хүрж байна тийм. Гэхдээ аль нь тохиромжтой биш байна.
Бас ногдох хувийг эзнээс өхийн төлөө гуйн залбирж урагшилна гэсэн утгатай юм байна. За цаашаа нь олох тухайд сургаалт үгс ном 13:11 дээр юм үгүй. Сургаалт үгс 13:11 дээр гинэт олсон дахиад гинэт олсон эд хөрөнгө хорогдох хөдөлмөр шингээсэн аваас аривжих. Гинэт олсон эд хөрөнгө бол хорогдд юм аа, өгөрд юм аа, байхгүй болт юм аа гэж. Ягаад тэгэхээр тэнд хөдөлмөр шингээгээ учраас. Хөдөлмөр шингээж олох ёстой шүү гэсэн үг юм. Гинэт олно гэдэг чинь асуудалтай байна. Гинэт яаж олж болох вэ? Юугаар гинт олж болох вэ? Өв залгамжлалаар. Хүмүүс гинт өв залгамжлалаар болж байна. Эсвэл суглаанд хожиж байна. Суглаанд хожих гээд байгаа. Манай нөөтөр байж гэнэ гэж бодож байгаа юм сая. Тодорхой хэмжээнд мөнгө орж ирээ сайн ч гэсэн үгээр дамжуулаад эд хөрөнгөтэй олно гэж бодож байгаа юм сая тий. Эдгээр зүйл бол эд хөрөнгө хорогдд юм аа гэж. Тэгэхээр бид гинэт ямар нэгэн мөнгийг олохыг зорих биш. Харин хөдөлмөр шингээж олох ёстой юм аа гэдгийг бодно гэсэн үг байна. Тэгэхээр мөрөдөд тоглоом бол яаж байгаа гэсэн үг вэ? Зарим хүмүүс хөдөлмөр шүтэ гэж хэлэх байх. Гэтэ угтаа бол гинэт олох гээд байгаа асуудал учраас тийм байна гэж үг шүү дээ. Мөн үү? За. Ойлгомжтой байна тий? За, сургаалт үгс ном 16:8 дээр бас ингэж хэлсэн байна. Сургаалт үгс 16:8 дээр 3 шудраг бусаар яач ба. Шудраг бусаар олох үлэмж их орлогоос зөвхт байдлаар олсон баг нь дээр. Эд баялагийг олохдоо хөдөлмөр шингээгээс гадна зөвхт байдлаар олоорой гэж хэлж байгаа. Зүгээр олоорой гэж хэлж байгаа. Шудраг бусаар олж болохгүй гэсэн. Хүн заллиж, тийм үү? Хулгай зэлгий хийж, цаашлаад. Янз бүрийн одоо хүний 8 хард 8 худалдаалж тийм нэр баг л та. Гэтэл шудраг бусаар мөнгө олох нь бичээсийн дагуу биш юм аа гэж хэлээд байгаа. Зөвхт байдлаар олоорой. Шууд ойлгож байна те. Тэр та бид бизнес хийхдээ эхний чинь ашиг орлогоос төрөнд хүний сайн сайхны төлөө гэдэг төрөнд бодно гэсэн үг шүү дээ. Мас бид бараа сурчлахдаа худлаа сурчлахгүй гэсэн үг шүү дээ тий. Анчист гоёхгүй. Шудраг бус байж загнаж ийн гэсэн үг шүү дээ тийм. Өнөө үзээчгүй судлаачгүй юм бол. Тиймээс зөвхт байдлаар олсон баг нь дээр юм аа гэдгийг хэлж өгч байгаа. За Колосын ном 3:23 дээр би харин хурд яваад байна. Гайгүй зүгээр. За Колосын ном 3:23 дээр 3 та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус эсний төлөө чин зүрхнээсээ хийх тун. Тэгэхээр бидний мөнгө олохын тулд эд баялаг олохын тулд санхүү олохын тулд ажиллаж байгаа ажил маань мөнгөний төлөө ажиллахгүй гэсэн үг юм аа. Эзний төлөө чин зүрхнээсээ хийгэрэй гэж хэлж байна. Тэгэхээр бид аль ажил хийхдээ мөнгөний төлөө гэж байгаа бол баяжих хүсэл автсан байна гэсэн үг шүү дээ. Харин Бурхны алдрын төлөө гэж ажиллаарай гэж байгаа. Бурханд алдрыг өгөх хэмжээгээр үнэн шудраг зөв сайн амьдралаар амьдрж ажиллаарай гэж хэлж байна гэсэн үг юм. Тэгэхээр бидний ажил хийх хандлага бол эзний төлөө гэдэг чин зүрхнээсээ хийдэг хандлага байна. Өнөөдөр яг энэ цаг үед ийм хүмүүс хаварч чадж байгаа шүү дээ. Тэ? Яг чин сэтгэлээс аливаа зүйлийг хийдэг. Бидний хувьд сэтгэлээ шингээд чин сэтгэлээс. Яг үндэ пастор болон пастор ихнэр хүмүүс хүртэл ажил хийхдээ жоо асуудалтай хийж байгаа тохиолдол олон байдаг байхгүй. Хамгийн өлөршөө үзүүлж явах хэрэгтэй хүмүүс. Тэгээ манайхан эзний төлөө чин сэтгэлээс. Болж байна. За цаашаа. Сургаалт үгс ном 23-ийн 24-ийн 33-аас 34 дээр сургаалт үгс 24-ийн 33-аас 34 дээр жаахан унтаж, жаахан дуг хийгээд гараа жаахан хөмгсээр хэвдэх зуурчин. Ядуурл дээрээс чин дээрэмч мэд гачаал зэвсэгт дайчин мэд ирэх вэ. Өөрөөр хэлбэл мөнгө олохдоо ямар байгаараа гэсэн үг. Залхууралгүй ажил хөдөлмөрлөө гэж хэлж байгаа гэсэн юм. Библи угаасаа чи жаахан амарх юм бол ядуурл чамдар ирнэ. Тэм чи хөдөлмөрч байгаараа гэж хэлдэг гэсэн утгатай байна. Тэгэхээр Библи залхуу байдлыг буруутгадаг юм шүү гэдгийг бид мартаар. Тэгээ зарим хүмүүс ягаад нэг онцлог хэлж байна гэхээр
ингээд мөнгөгүй байдаг, санхүүгүй байдаг. Тэгсэн ирнэ бурхан маань өгөөч гэдэг. Харин бурхан өөдөөс нь Библиэрээ чи жаах мунтха болооч л гэсэн үг хэлээд байдаг байхгүй. Тэрийг ялгана гэсэн шиг тийм. За хамгийн сүүлд нь Эфес ном 4:28 дээр энэ тухай. Эфес 4:28 дээр хулгайсны цаашаад бүү уулгаал. Харин гачигдaltaй хүн хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үлдэж зүдэж зүтдэг. За. Дараагийн хандлага бол мөнгө олох тухайд бусдад хуваалцахын тулд өөрийн гараар сайныг үлдэн зүдэж зүтдэг гэж хэлж байна. Тэгэхээр христч хүмүүс бидний хувьд бичээсийн дагуу өөрийн гараар сайныг үлдэн зүдэж зүтгэж хөдөлмөрлөх ёстой байдаг юм байна. Ингэж бусдад хуваалцах зүйлтэй болно гэж хэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр ажил хийх нь Библийн дагуух зүйл юм. Хөдөлмөрлөн гэдэг маань Библийн дагуух зүйл. Тэр дундаа бүр чин сэтгэлээсээ сайныг үлдэн зүдэж зүтгэж хийх ёстой байдаг юм байна. Библи ингэж бидэнд зааж өгд юм байна гэдгийг хараад байна. Болж байна уу? За ингээд энэ саний хэсэг бол эд баялаг мөнгө санхүү олох тухайд Библи ишлэл байгаа. Тавчхан хэлэх юм бол баян биш, ядууч биш, ногдох хувийн над өгөөч. Дараа нь гинэт олох гэж биш, хөдөлмөрч ингэж болох. Гуравдугаарх нь шудраг биш, зөт байдлаар болох. Дөрөвдүгээрх нь юу ч хийсэн бурхны алдрын төлөө хийж, тавдугаарх нь залхуурлахгүй байх. Зургадугаарх нь болохоор өөрийн гараар зүдэж зүтэг гэж хэлж байна гэсэн үг. За ингэх юм бол эзэн бурхнаас эд баялаг мөнгө санхүүг хүлээн авдаг гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой байна уу? За хамгийн сүүлийн хэсэг нь. За тэгвэл мөнгө эд баялаг санхүү ашиглах тухайд яах ёстой байдаг юм бэ? За надад хөдөлмөрж байгаа учраас тийм үү? Эд баялаг мөнгө санхүү ороод ирлээ. Тэгвэл яах вэ? За хамгийн дөрөнд сургаалт өгс ном 22-ын 7 дээр. Сургаалт өгс ном 22-ын 7 дээр. Аснаа 3. Баян хүн ядуугийн захирагч. Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц. Анхаарах ёстой хоёр зүйлийг түрүүнд хэлэх гээд байна. Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц юм аа. Тэгэхээр Библи үр тавьж болохгүй гэж яриаггүй. Харин үр тавьж байгаа бол чи зээлдүүлэгчийнхээ зарц нь олж байгаа шүү гэдгийг тооцоолж хийгэрээ юм байна. Бас өөрийн ишлэлдээ юм хайраас өөр өргөө байг гэж хэлдэг. Тавчны энэ үр тавьсан бол буцаагаад яагаар гэсэн үг. Төлөөрөө. Мөн үү? Тэгээ заримдаа нөгөө хүмүүс бас бид бусдаас үр тавьчаад мартцсан тохиол гардаг, албаарч мартдаг санаатаа санаагүй мартдаг. Гэтэ үл төлжлэх хэвээр арайсаар өргөө байхын тулд. Гэхдээ өөр тавихтаа тийм үү банкнаас ч юм уу тийм урт хугацааны өөр тавихтаа зээлдүүлэгч зарц нь болж байгаа шүү гэдгийг тооцоолон энэ зүйлийг хийгээрэй гэж хэлдэг. Ашиглалтын тухайд ярьж байна тийм үү. За дараа нь сургаалт өгс ном 6-гийн 1-2 дээр Хүмүн хөршийнхөө төлөө батлан даал гаргаж гадны хүнтэй гар барьсан бол уруулаасаа гарсан боогджээ. Амаараа хэлсэнд олзлогджээ. Амен. Тодорхой. Энэ нь батлан бусдын төлөө батлан даалт гарах тухайд болгоомжлоорой гэж. Тэр нь үгүйсгэсэн үг биш. Тийм үү? Хин нэг хүний төлөө батлан дааж гар усыг зурах тийм үү? Энэ маань болохгүй гэж шууд хэлээгүй. Гэхдээ энэ нь чам том одоо үүрэг дарамт ирсэн шүү. Энийг тооцоолно шүү. Тэгэхээр бид шууд за гэж хаан сэтгэл гаргаад зурчдаг. Дараа нь өөрөө завдаг, өрөөлөж заваадаг байж болохгүй маа гэсэн юм. Энэ дээр бодорой гэж хоёр болгоомжлол байгаа. За цаашлаад харин хийх ёстой зүйлсийн тухайд бол сургаалт өгс ном 3-ын 9-10 дээр. Сургаалт өгс ном 3-9-10 дээр тодорхойлж өгсөн. За болж байна уу? Эзнээ эдээрээ болоод бүтээтгүнийхээ дээжээр алдаршуул. Тэгвэл агуулгач нь ариунаар дүүрнэ. Ингвэл торхнууд чинь дарсаар бэлхнаа. Амен. Эд баялагийг хамгийн түрүүнд ашиглах талбар бол
Эзэн бурхандаа өргөж байгаа өргөл юм аа гэж байгаа юм. Тэгээ энэ өргөл бол алдаршуулж байгаа хэрэг гэсэн үг. Эзэн бурхан алдаршуулахын тулд өргөж гэнэ гэсэн. Тавчмандаа юу гэсэн үг вэ гэхээр энэ дэлхий дээр бүх зүйл таних. Алт таних, мөнгө таних, тийм үү? Та өгдөг, та авдаг. Тэгээ би танд өргөж гинэ. Ийм учраас эзнийг алдаршуулах үднээс өргөл өргөдөг байна. Энэ бол Библийн дагуу итгэж хүмүүсийн хувьд мөнгө санхуулалтын дээр хамгийн түрүүнд байх ёстой зарчим. Яаж вэ? Хийж байгаа болохоор гайгүй байна уу? Хийх байгаа хүмүүс тий гараарай гэж. Гэтэ 2 дугаар Коринт ном 9:7 дээр би уншихгүйгээр тавчмандаа юу гэж өргөөрэй гэдэг үлээ. Дурамжхнаар ус, албадлагаар ус, зүрхэндээ байгаачлан урайлахнаар өгөгчийг бурхан хайрладаг. Мөн биз дээ. Тэгэж өргөөрөө гэж. Нэгдүгээр өргөх хэрэгтэй байдаг юм а гэж. За дараах нь сургаалт өгс ном 21:20 дээр сургаалт өгс 21:20 дээр за 3 мэрэгний гэрт эрдэнэс тос тэргүүтэн үл дэвч мулгуй хүн тэдгээрийг үрж хаях. Мэрэгэн хүн бол хадгалнаа гэсэн үг. Тос эрдэнэс тос тэргүүтнийг үлдээдэг юм а гэж. Харин мулгуй хүн бол тэдгээрийг үрж барнаа гэсэн үг. Тэгээ бичээсийн дагуу бол мөнгийг хадгалах нь бичээсийн дагуу зарчим юм байна. Мэдээж юунд хадгалах уу, хэр удаа хугацаанд яаж хадгалах уу гэх нь хувийн асуудал ч гэсэн. Бичээсийн дагуу энэ зүйл хийх ёстой зүйл байдаг юм а гэж хэлж байна гэсэн. Мэргэн хүн тооцогдно гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр энэ тод жишээ бол Йосефийн жишээ тийм үү? 7 жилийн үржил шимтэй үед 7 жилийн ган гачиг зориулан нөөцлсөн байдаг шүү дээ тийм. Энэ хандлага байдаг гэж. Тэр бидний хувьд жоохон тодорхой хэмжээний хадгаламж үүсгэнэ гэдэг бол бичээсийн дагуух зүйл юм байна гэж ойлгоно гэсэн үг тийм. Бичээсийн дагуу мэрэгэн хүн тооцогдож байгаа хэрэг байна гэж. За тэгвэл дараах нь 1-р Тимот 6-гийн 18-аас 19 дээр 1-р Тимот 6-гийн 18-аас 19 дээр за сайныг үйлд сайн үйлсээр баян байж өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй байг. Ирээдүйн төлөө өөрсдөө сайн суурь тавьж эзэнсийг хурааснараа жинхэнэ амнаас зурах юм аа гэж. Энэ бол христч хүн бидний хувьд тун чухал зарчим байгаа санхүүгийн хувьд. Сайныг үлдэж, сайн үйлсээс баян байхаас гадна өглөгч байх гэж. Хуваалцах хүсэлтэй байгаа гэж. Тэгэхээр бидний амьдрал бол өгдөг амьдрал, хуваалцдаг амьдрал юм. Ингэснээрээ сайн суурийг тавьж байгаа юм эрдэнсийг тэнгэрт хурааж байгаа хэрэг юм аа гэж хэлээд байхгүй. Тэгээ бусдад хуваалцах цанхуугийнхаа тийм тодорхой хувийг бусдад хуваалцнаа гэж бас ингэ тийм хувилбал их зүгээр байгаа. Бичээсийн дагуу амьдарч байгаа хүмүүс бидний хувьд тийм үү. За би тэдэн хувийг нь өргөн, тэдэн хувийг нь хадгална, тэдэн хувийг нь хуваалцах зарцуулна ч юм уу. Манай хамаатандаа зориулж нэг зарцуулна ч гэдэг юм уу. Тийм үзээр зарцуулна ч гэдэг юм уу. Тийм учраас бидний амьдрал ногдох хөв маань сайн байх юм төлөө залбирч байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ бусад хуваалцах зүйлтэй байна гэдэг. Өгөрөө. Тэг энэ дээр тодорхой хэлж өгөөгүй. Тэдэн хувийн тэгэрэ ингэрэ гэж хэлээгүй. Тэгээ би нийгмийн үйлчлэл тийм үү? Хандив тусламж ирээдүйд тийм үү? Зарим хүмүүс өглөөч өөртөө хоосон гэдэг. Гэхдээ өгөхөр өгөгддөг юм аа гэдэг бол Библийн зарчим шүү дээ. Санал нэг багах тийм. Өгдөг хэрнээ авдаг хүмүүс байдаг. Эзэн бурхан өгж байгаа хүн зайшгүй хангадаг. Гэхдээ өгөхдөө нэг ийм хоёр хандлага битэн мартаарай гэдэг байна. За. Гэтэл ном 22-ийн 25. Гэтэл ном 22-ийн 25 дээр Гэтэл 22-25 дээр хэрв чи миний ард түмэн буюу дундчин буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийнхээ бүү шаард. Хэн нэг хүнд та тодорхой хэмжээний тийм үү тусламж зээл өглөө гэж бодъё. Тэр хүнтэй юм дээр доороос харилцахгүй гэсэн юм байна. Танаас мөнгө авсан хүн мэдээж тантай хавчхнаа л харилцсан. Тэгээ та тэгэл дээрээс нь харьцаал ингэхгүй гэсэн утгатай. Мөн үү? Тийм байгаас тодорхой гэж хэлсэн. Зээл болгоч хүн чи харьцаж болохгүй. Мөн бас түүнээс бити юу шаардаа? Хөр бити шаардаа. Ялангуяа энэ итгэгч хүмүүсийн хооронд харилцааны тухайд ярьж байгаа шүү. Хэрв та компани зээлийн компани өгдөг компани ажилуулж байгаа бол зээлийн өгөө шаардлага байх уу?
Харин итгэж ах дүүсийн хооронд миний ард түмэн гэж тодорхой хэлж гисэн. Итгэж хүмүүсийн хооронд ашиглах зээлийн тухайд хүү битээ шаардаарай. Мөн бас дээрээс тэдэнтэй битээ харьцаарай гэж. Өөрийнхөө гүнлэмжийг нурааж болохгүй шүү гэж хэлээд байгаа. Мөн үү? Бас Библиэлд өөр олон ишлэлээр хариу харж бүү зээлдвэл гэж хэлдэг. Тэгэхээр бид ер нь боломжтой бол хин нэгэн хүнд юм өгч байгаа бол тийм үү? Зарим нэг зээлээр өгнө. Зээл биш, зээлгүйгээр зүгээр өгч чадах хэрэгтэй байна. Хариу нэхгүйгээр зүгээр өгчнө. Тэгээ мартчихна гэсэн. Тэр буцаагаад өгөө сайн л байж өгөхгүй бол яах вэ? Нугасаа. Ийм хандлагаас бидэнд байх хэрэгтэй болж байгаа гэсэн. Гэтэ ямар ч юм ах дүүсийн хооронд юу байж болохгүй? Хүү зээлийн хүү битгий шаардаарай гэж хэлж байгаа. За сугаалт өгсөн нам хамгийн сүүлд нь өгөхдөө 28-27 дээр ядуust өгдөг хүн хизээч юугаарч үл дутагдах. Харин нүдэ буруулагч хүн олонтоо зүгэгдэх. Угаасаа бидний ирмэн танд эзэн хэлсэн ядуу хүмүүс байх болно гэж. Тийм үү? Амьдралын боломжтой хүмүүс байх болно гэж хэлсэн байна. Тэр хүн ямар шалтгааны улмаас ядуу байсан хамаагүй бид тэнд өгж байгаа цагт эзэн бидний юмар дутаахгүй маа гэж хэлээд байна. Бид ч юмар дутахгүй байх болно гэж. Тэгэхээр итгэлийн амьдрал бол угаасаа өгдөг амьдрал байгаа. Хуваалцдаг амьдрал байгаа. Тэгснээрээ яадаг вүлээ? Тэнгэрт юу урааж идэг? Эд баялаг хурааж идэг амьдрал байгаа. Тэгэхээр бид энэ дэлхий дээр сайн үрж тулсан гэсэн үг. Тэгэл төгсгөлд нь Бурхан ямар хүн эд баялаг өгөөд байна вэ? Ямар хүн эд баялаг өгөөд байна? Сайн бизнес санаа гаргаж байгаа хүн гэхээс илүүгээр бусдад хуваалцах хандлагатай болж чадаж байгаа хүн. Танд арыг өгсөн ч та хуваалцах чадах юм бол танд хэдэг өгсөн ч хамаагүй шүү дээ. Мөн үү? Тэгэхээр бичээсэн дагуу харахаар энэ амьдралдаа төвлөрөх биш. Би зүр сэтгэлээ мөнхөн усад төвлөрч. Тэнд эд баялаг хураахад гол фокусаа тавих нь итгэлийн амьдрал болж хувирч байгаа гэсэн үг байна. За, ашиглах тухайд дахин эмэгтгэе хоёр болгоомжлох зүйл өр тавихаас болгоомжлоорой. Жохон ингээд тооцоолоорой тийм үү? Батлан даах бодож тооцоолоорой. Харин ашиглах тухайд хамгийн дөрөнд эзнээ алдашуулаарай. Өргөрөө гэсэн тийм үү? Хадгалаарай. Мөн цаашлаад бусдаа хуваалцаарай. Хуваалцахдаа өгж байгаа бол зээл болгочиг битгий харьцаарай. Мөн хүүг битгий шаардаарай. Өгдөг хүн эзэн бас дутагдах зүйлгүйгээр хангаж өгнө гэж хэлсэн байна. За. Ингээд зөндөө олон ишлэл байгаа. За ингээд энэ хэсгийг нийлүүлээд үзэх юм бол Библи мөнгө санхүүгийн болон тухай юу гэж хэлдэг вэ гэдэг Библи судалт дуусчихна гэсэн.